Манай стриминд шууд эхлүүлэхгүй шууд ярих гэж штэ. За өнөөдөр болохоор 5 сарын 14. Тэгээд хагас өдөр. Тэгээд манай хотын төв гудамжинд влог маркет гэдэг нэг одоо хуучны зах юу гэж орчуулах юм бол нэг тиймэрхүү юм болж байгаа байхгүй. Тэгээд намайг манай айлын ээж тэрийг очиж үзхийг зөвлөөд тэгээд одоо би тийм лөө явах гэж байна. Яг мэддэг газар болохоор ганцаараа явж юм л да. Нөгөө яг манай сургуулийн хажуу талд. Тэгээд явцгаая. Би нөгөө нэг яриадсан Фломарт дээр ирж байна. Тэгээд яг манайх шиг л замаа хаагаад ингээд тэндээс эхэлж тийшээ байгаа юм байна. Нүгэр эхлээд алхачаа тэгээд цаад нөгөө талыг хараад тэгээд тийшээгээ явъя. Яг тэгээд энэ талд амар их хүүхдүүд байна. Олон амар хөөрх юмнууд байд юм байна. Тэгтээ дандаа хууч байгаа гэдэг. Ер нь угаасаа тийм л зах юм шиг байна л да. Би нөгөө нэг амт сайн мэдэхгүй байсан болохоор. Ишиг энэ ханд жоохон л байна. Тэгээд одоо энэ хавар жоохон алах тийм үү гэж бодоод энэ хавыг угаасаа тэр чигээр нь хаацсан байна. Энэ хавыг тэр чигтэн түр хаацсан байгаа юм байна л та. Тэгээд энэ хавар жоохон алхавал яг юм бол би гараа гаргаж ирээд гараад бичлэг хийх гэсэн чинь хүмүүс амар хараад байна л да. Одоо зүгээр ингэ бичсэн багт амар хардаг байхгүй. Тэгэхээр гараа гаргаж ирвэл бүр амар сүртэй санагдаад байх юм болов уу гэж бодоод зүгээр одоохондоо ингэ бичээд явчихъя. Өнийг Фломартнасаа Фломартнасаа гараа явж амар халуун байна. Тэгэхээр нэг чи авчлаа. Тэгээд энэ урд нөгөө нэг гой гүүр аахгүй юу? Гүүр тэгээд бас юу байгаа. Райн гэд мөрөвний яг нэг хэсэг нь энэ урстын тэгээд юмсаа тэрийг үзье гэж бодлоо. Ирхийг хүсэж байсан газараа ирчлээ. Ирчлээч гэж яг ирэх байлаа. Яг ер нь яг иржлийн одоо нэг 5-10 алтанд байна. Уухын ч дуслаа. Нөгөө газараа ч ирлээ. Nice. Oh my gosh. За би танд одоо харуулъя заяа. Тэр хараа. Oh my god. Арай. Энэ хараа. Ямар cool юм бэ? Гоё штэ. Би бүр яг энэ хавьд амьдардаг хүмүүст амар хатаархчлаа. Одоо ингээд энэ замаар дэшээ гарангууд бүр гоё юу харагдана. Нөгөө нэг райн гэд мөрөн гэх юм уу? Тэр нь харагдана. Эндээ амар гоё тогтжуулсан ногоон байгууламжтай. Тэгээд тоглоомын талбай усан орилууртай байна. Би яг анх энэ хотод ирэхээ мэдэнгуутлаа шууд яг энэ газрыг баг харчихсан байхгүй юу? Google-ээс хайнгууд угаасаа шууд яг энэ гарч ирчихсэн. Oh my god. Nice. За энэ харагдах чи шүү.
хамтдаа бол нэг ингэж харагддаг байна. Оо, Google дээрээс зургийг нь харчихсан надаа. Энэ дээр нарсан ч ямар. Энэ дээр нэр бодтоор нарсан ч ямар. Гоё юм бэ. Oh my god. Oh. Энд сууж жоохон амарчаад тэгээд явъя. Бүр тэгжээгаад нэг айлынхантайгаа зүг оройгоо гарч ирээ. Орой бол ганцаараа явж бас хамаагүй болохгүй. Яг эннийхээ дээрээс бүр гоё харагдсан юм байна. За би яваад алхитийн гэртээ ирсэн байна. Sorry. Тэгээд одоо хичээл хийж байна. Маргааш нөгөөдөр би нөгөө хичээлтэй авахгүй нэгтэй өдөр ш нөгөөдөр ч. Тэгээд Flowmart яг дайггүй санагдсан. Хүүхдүүд айгүй их бас хуучин тоглоом хувц зэрэг зараа байжсан. Тэрний яг нэг талаараа дайггүй санагдсан. Тэгээд Монголд ч гэсэндээ ийм юм болвол айгүй зүгээр санагдсан. Биднээс чинь жоохон байгаль дийлэн хүмүүс шүү дээ. Хожоо хуцсан буцаа шууд ингэж чатааж матаадаг ч юм уу. Ховын цэг дээр шууд ингэж хайч марчдаг. Тэгээд бас хуцнууд нь нэг амар идэлгээтэй байгаагүй. Ер нь бас дажгүй хуучин гэхэд ер нь дажгүй байсан юмуд нь нэлээд хараад өнгөрсөн. Тэгээд бажаарай. Би нэг 2 юм авсан. За. Би 2 юм авсан. Нэг нь болохоор энэ. Тэгээд нэг нь болохоор энэ. Зүги. Тэгээд манай ээж намайг Монголоос яваад зүгийн инглиз зүйл авч өгсөн байхгүй юу? Зүгийн аяг ажилласан гэнэ. Тэгээд намайг зүгийн шиг ажиллаж байгаарэ гэдэг би тэрнтэй хослуулаад юм зүгийг авсан. Guys, тийм гэхтэй юм шиг байна. Oh. Хөрх юм. Шилдэг. Наа. Хөрх юм тий. Тэгээд та баян ингэж нэг зүгт явж байгаа юм. За тэгээд хичээлээ эзэхээ. Тэгээд Flowmart орохоос гадна хэвшүүлдэг би Flowmart-ийн дарааллын нэг Ralph Eisenberg гэдэг гүрийг утсан. Ralph Eisen гэдэг. Ralph Eisen гэдэг нь болохоор нэр нь тэгээд Burg гэдэг нь болохоор гүрнийх нэр Burg Ralph Eisenberg. Тэгээд тэрийг үзсэн. Тэгээд ганцаараа явж байгаа болохоор очсон байлээ. Аймаг гоё газар таньж зурах болчихдоггүй. Тэгээд гэхдээ яг утасныхаа секундээр нь тавьж байгаа өөрийнхөө нэг 2-3 зургийг дарсан. Тэднийг одоо ингээд дараа нь харуулчихна. Тэгээд за нэг тиймэрхүү ер нь тэгээд Flowmart Ralph Eisenberg хоёрыг үзсэн. Бичлэг манай хүндрэлт байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа. The next day. Манай наадмын талбай маш
За бичлэгээ эдитлэг байсандаа баярлж байна. Одоо бид энэ одоо яг юу юм гэхгүй би одоо айлах яаж асуучихлаа л та. Яг өнөөдөр яг юу болоод хүмүүсийн ийм их хүмүүсийн ингэ байгаад байгааг мартаж бид тэдний ирсэн газрын урталт трактор шав гэсэн байсан. Тэгээ сая би тэр сүмрүү орж үзлээ. Тэгээ сая нэг кола уугаад тэр нэг тиймэрхүүл явж энэ гэл дуунаас дуунчнийгсэн чаддаг болохоор бичлэг хийж чадахгүй байгаамаа замдаа. One. Aha. Danke.